үзэгчтэй та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгая. Ярих өнцөг манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр эхэлж байна. Бид энэ удаа цаг үеийн асуудлаар ярилцахаар зочноо орж ирүүллээ. Би ингээд зочноо танилцуулъя. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Ноён Амар Төвшин. Бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. Ингээд би тантай эхлээ зүгээр хоёулаа таны мэдхүйн талаар, танай танхимын талаар ерөнхий ойлголтыг үзэгчтэй өгье гэж бодсон. Тэгээд дараа нь одоо цаг үеийн асуудлаар оръё. Ингэж бодож байгууллага бол мэдээж одоо өөрийн алсын хараа, зорилт, үндсэн зорилт тийм юмтай байдаг. Тэрийг та товчхон танилцуулах уу? За худалдаа аж үйлдвэрийн танхим үндсэндээ түүхэн цаг хугацаагаа хөөх юм бол эх онд 60 жил болно. Хуучин нийгмийн үед гадаад худалдааны яамны дэргэд байсан юм байгууллага. Дэргэд өөрийн арбитртай ерөнхийдөө гадаад худалдаа дэмжих үндсэн зорилготой хор байгуулагдсан бүтцтэй. За өнөөдрийн зорилго бол Монголын бизнесийн одоо салбарыг дэмжих, өмгөөлөх. За тэгээд яг одоо танхимын өнөөдөр тавигдсан байгаа алсын хараа гэх юм бол үндсэн утга нь болохоор юу гэхээр бизнесийн одоо амжилтын талбар байж тийм ээ. Монголын бүтээгдэхүүн үйлчлэгийг одоо дэлхийд өрсөлдөхүй суулгаж дэмжих гэсэн юм үндсэн зорилготой юм байгуулга. 100-аад одоо албан агчтай 21 аймагт салбартай 27 одоо улсад өөрийн төлөөлөл засгийн газартай дэлхийн 100 гаруй одоо танхимтай шууд хамтарч ажилладаг ийм одоо том бүтц байгаа. Төрийн бус байгууллагын статустай явдаг. Үндсэндээ 3500 гишүүн одоо байгууллагатай. Монгол орны хувьд хуультай одоо энэ цорын ганц одоо бизнесийн төрийн бус байгууллага. За Монгол улс ч одоо нэг 140 мянга гаруй аж ахуйн нэгжийн байгууллага байдаг гэсэн. Төвний одоо зөвхөн 3500 танай гишүүн юм байна шүү дээ. Ер нь бол танаас энэ зорилго бол бүгдийн л одоо гишүүнчлэлтэй ирэлцүүлж их зорилготой байх тийм ээ. Ягаад энэ ийм бага таа байна? Энэ ийм байгаа. Бусад улс орнуудыг ингээ анзаараа үзэхээр за танхим өөрөө бол үүсэл нь бол одоо Францаас тэгээд Англи, Америк гэж бүгдсэн ийм очтой систем л дээ. За өнөөдөр дэлхийн одоо танхимуудын хамгийн хүчтэй танхимууд гэвэл Германы танхим, Америкийн танхим байна. Дээрээс нь манай хоёр хөршийн танхимууд байна тийм ээ. Маш хүчтэй үйл ажиллагаа явуулдаг. Үндсэндээ яг зүгээр маш энгийнээр ойлгох юм бол юу вэ гэхээр одоо бид чинь сүүлийн үед 3 толгойн хөгжлийн бодлого гэж яриад байна шүү дээ. Юу нэгдсэн үндэсний байгууллагаас дэлхийд даяараа яригдж байгаа сэдвэл дээ. Төр гэж байна тийм ээ. Төр хувийн хвшил буюу одоо бизнес эрхлэгчийн татврын мөнгөөр нөгөө нийгэм буюу иргэдэд үйлчлэнэ. Тэгэхээр төр иргэд буюу нийгэм тэгээд хувийн хвшлэгчийн 3 л одоо толгуур байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хоорондын уялдаа холбоо. Тэгэхээр танхимын үүрэг болохоор тэр хувийн хвшлийнхныгаа зөв зохион байгуулаад, зөв зангидаад, үйл ажиллагааг зөв манлайлаад тэгээд одоо төрдөө баялаг бүтээх замаар татвараа төлөөд энэ нийгмийн сайн сайхан болгоо гэдэг ийм л үндсэн бүтц байгаа. Тэгэхээр ихэнх улс орнуудад бол хэрвээ та бизнес хийхийг хүсэж байгаа бол албан ёсоор танхимынхаа гишүүн болоод тэндээ тэгээд бодлогын одоо өмгөөлөлд нь хамрагдаад тусалцаагаа аваад, зөвлөгөөгөө аваад, үүсгэгээ аваад явдаг ийм л хэсэг юм байдаг. За зарим одоо хуулийн тогтвортой тодорхой улс орнууд яг сайн дурын үндсээр танхимтай хэсэг тийм зүйл байдаг л та. Жишээлбэл Монгол бол хуулиараа бол сайн дурын гишүүнчлэлтэй. За сайн дурын гишүүнчлэлтэй болцохоор яг хөр танхимаас их тийм айхтар танхимын үеэс өөрөө сул болоод явчихаар айхтар хамаарал байхгүй. Хамаарал байхгүй болохоор заавал танхимд харьяалагдаж татвар төлж тийм ээ. Бодлогын өмгөөлөл авах нь өөрөө донцын шаардлагагүй гэдээ үзэгчтэй нэг юм байгаа. Тэгэхээр таны асуултны хариулт бол өнөөдөр 140 мянган компаниас идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 40 мянга гэж үзээд байгаа шүү дээ. 40 мянган компани нэг хөв хүрэхгүй шахуу гишүүнчил байна гэдэг бол өөрөө бид нэг хөв ойролцоо 40 мянган 10 хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ ч өөрөө юу хэлээд нэхэр танхимын үйл явуулж байгаа үйл ажиллагаа тэдэнд хүрэхгүй байна. Төр засагтар одоо бодлогын өмгөөл үзүүлж чадахгүй, өмнөөс нь дуу хоолой болж чадахгүй байна. Бодитойгоор дэмжлэг үзүүлж чадахгүй байна гэсэн үг л дээ. Тэгэхээр бид одоо 2 сар гаруй өмнө болсон танхимын өргөчн сонгуулиар бол энийг л засцалруулна гэдгийг л амласан байгаа л да. За танай энэ танхимын бүтэц ер нь зохион байгуулалт ямар байдгийг, таны дуу хоолой тэнд ямар байдгийг, шийдвэр гаргах одоо яаж хэн хаана шийдвэрийг гаргадгийг, тэн дээр таны оролцоо ямар байдгийг ерөнхийлөгч юу? За мэдээж олон нийтийн төрийн бас байгууллага. Тэгэхээр хамгийн том шийдвэр гаргах эрх бүхий байгууллага нь их хурл байгаа.
татвараа төлсөн гишүүн байгууллагууд гэсэн үг шүү дээ. За эндээс бол сая шин дүрмээр бол ерөнхийлөгчөө шууд нийт гишүүдээсээ сонгодог болсон. За энэний дараа удирдах зөвлөл гэж байгаа. Үндсэндээ нийт гишүүдээсээ нэг 75 одоо удирдах зөвлөлийн гишүүнийг сонгочдог. Эндээ хөдөө нутгийн танхимын даргууд маань нотор квотор ороод ирдэг. За тэгээд удирдах зөвлөлөөс тэргүүлэгчээ сонгодог. Тэргүүлэгч бол одоо харьцангуйцсан буюу 25 тэргүүлэгч байгаа. За ингээд тэргүүлэгч нь бүх бүтэц одоо оронтой юм батлаа явуулдаг. За ерөнхийлөгч сонгогдсныхаа дараа яах вэ гэхээр одоо өөрийнхөө багийг санал оруулж тэргүүлэгчээр батлуулдаг. Тэгэхээр энэ болохоор тэр ажлын алба гэсэн үг. Тийм одоо ерөнхийлөгчийн ажлын алба гэсэн үг шүү дээ. Танхимч өнөөдөр 100 хүн ажиллаж байна. Тэдний өдөр тутам одоо хийдэг үйл ажиллагаа үйлчлэгээнүүд байна тийм ээ. Жишээлбэл гарал үүслийн гэрчлэгээ, экспертиз гэх юм, арбитрийн үйлчлэгээ, дээрэс нь сургалт гэдэг ч юм уу ийм өдөр тутмын үйл ажиллагаа байна. За энийг бол гүйцэтгэх захирал нь илүү өдөртөө явуулдаг тийм ээ. За гадаад харилцаа гэж маш том ажил байна. Бид одоо Монгол орны бизнесийг сайжруулах, ялангуяа жижиг дундуудыг дэмжиж бол одоо гадны маш олон байгууллагатай хамтарч ажиллаж тэдний төс төлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. За энэ хэсгийг бол одоо шинэ ерөнхий нарийн бичгийн дарга нь хариуцаад явдаг болсон шинэ үтцээр. За гишүүд гэж байгаа танхимын одоо оршин тогтнох амин сүнс ч өөрөө гишүүн байгууллагууд шүү дээ. Тэгэхээр бидтэй гишүүдтэй хүрсэн үйлчлэгээ бүтээгдэхүүнийг санал болгох хэрэгтэй. Гишүүдтэй зөвлөгөө тусламж өгөхөд техникийн санаа бодлыг нэгтгэж сонсох хэрэгтэй. Энийг үсэн танхимын урлагч одоо дарга хариуцсан явдаг болж байгаа. За тэгээд яг ерөнхийлөгчийн дэргэд бүхэлдээ хамгийн чухал нь юу байдаг вэ гэхээр бодлого стратегийн асуудал байдаг. Төртөө яаж хамтарч ажиллах юм? Төрийн үеийн түншлийг бид яаж бий болгох юм? За өнөөдөр Монголд маш олон мэрэгжлийн холбоод байна тийм ээ. Бизнесийг дэмждэг маш олон төрийн өсвөр холбоод байна. Энэ бүгдийн уялдаа холбоог бас бид нэгтгэж тийм ээ. Танхим өөрөө дунд нь одоо зохицуулагчийн үүрэг гүйцэтгэх, бид үтсийн үүргийг гүйцэтгэх. Тэгээд санаасыг нэгтгэж одоо төрд хүргэх, гүүр болох гэдэг юм үндсэн ажил байдаг. Энийг үйлчлэх юм бол ерөнхийдөө дэргэдээ авч ажиллаулдаг гэдэг чинь ийм байдлаар үндсэндээ нэг юм дөрвөн багц болгож бид шинэ бүтцээр хуваасан байна. Та тэгээд өөрөө одоо таны оролцоо юу вэ тэр яг тэр танхимд? Тэгэхээр одоо бид Монголын бизнесийн орчин муу байна гэж яриад байгаа тийм ээ. Сүүлийн 4-5 жил дотор 20-од байраар хурцсан байгаа шүү дээ. Тэгэхээр Монголын бизнесийн орчныг сайжруулахад бол яг гэхээр одоо энэ төрийн гаргаж байгаа юм гинтийн шийдвэрүүдийг бид аль болох саарамжуулах хэрэгтэй. Бизнесийн орчны эсрэг хийж байгаа үйлдэлүүдийг саарамжуулах хэрэгтэй. Саяхан одоо учирсан үүссэн асуудал байна шүү дээ. Хувийн хвшлүүд төр бүдүүлгээр халдж байгаа энэ асуудлыг бид одоо цаашдаа гаргахгүй талаар тасан зогсоох хэрэгтэй гэж юм уу. Энэ болгонд бид энэ хувийн хвшил бизнесийн нэгтгэх санаа бодлын энэ бодлого тусгах тийм ээ. Ерөнхийдөө бүхэлдээ Монголын бизнесийн хувийн хвшлийнхний нэгдвэл байдлыг яаж бий болгох вэ? Тэрийг л одоо гол манлайлж ажиллах үүрэг нь бол бодлогын хувьд одоо ерөнхийлөгчтэй байдаг байх. Өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах нь бол тэгээ манай ажлын албар байна. За та ажлаа албаа аваад 2 саргаар болж байгаа юм байна. За та сонгуульд энэ танхимын ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо бас нэг хөтөлбөртэй байсан баг. Тэрнийх нь гол одоо юмнуудыг хэлээд та тэгээ яг одоо ажлаа аваад юунаас нь эхлэв? Ямар үр дүн гарч эхэлв юм? За түрүүн би хэлснээр танхим өөрөө 3500 орчим гишүүнтэй байгаа нийт бизнесээ төлөөлж чадахгүй байна гэдэг үндсэн юм яригдж байгаа. Тэгэхээр энэ дээр юу гэхээр гишүүдийнхээ тог нэмэх ёстой. Дорооя 4-1 тийм ээ танхимд хамаардаг байж ич бид бодтойгоор бид дуу хоолой боллоо гэж үзнэ. Тэгэхээр өмнө яг гишүүд рүүгээ шууд хандсан одоо бүтц байгаагүй гишүүд рүү хандсан бүтцтэй болголоо. Ингэснээрээ бидний үйл ажиллагаа одоо бидний хамгийн одоо чухал тэр хэсэг рүү ингээд бодтойгоор хүрдэг бол бид маш олон төрлийн багц бүтээгдэхүүнүүдийг санал болгож эхэлнэ. Нэгдүгээр, хоёрдугаар танхим нэгэнт бодлогын өмгөөл үзүүлдэг байгууллага юм бол бизнестэй холбоотой гарч байгаа хууль эрх зүйн орчны одоо өөрчлөлт тийм ээ шинжилтээр бид маш дэвтгтэй ажиллах ёстой. Яг энэ цаг хугацаанд одоо өнгөрсөн 2 сарын хугацаанд татварын багцуул гэж маш том хууль их хурлаар батлагдлаа. За хөдөлмөрийн тухай хууль одоо хэдэн удаа хэлцэглээ. Одоо өнөө маргааш бас их хурлаар орно. Зөвшөөрлийн тухай хууль байна. Зөвшөөрлийн тухай хууль ч өөрөө маш том хууль байгаа. Зарчмын том маш том шинжилгээ хийж байгаа. Энэ асуудал бас их хурлаар өргөн баригдсан байгаа. Бас хэлцэх асуудал нэгсэлтэнд орцсон одоо өнөө маргааш би яригдээ явчихна. За эдгээр чинь бол өөрөө бүхэлдээ бол яг одоо бизнес эхэлж байгаа хэм бүхэнд хамгийн чухал нөлөөтэй ийм асуудал шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол танхим маш идэвхтэй ажиллах шаардлагатай болж байгаа. Ингээм тул бид
дэрэгдээ тийм бодлого судалгааны одоо бодлого стратегийн газрыг шинэ төвсөн зохион байгуулах, илүү нөгөө гишүүн байгууллагуудаа энд татан оролцуулах гэдэг ажлуудыг зохион байгуулж байна. За танхимын дараагийн нэг үүрэг бол одоо бүтээгдэхүүн үйлчлэгээ худалдааг дэмжих шүү дээ. Тэгэхээр Монголын одоо бүтээгдэхүүн байгаа бүтээгдэхүүнээс экспортод гарах боломжтой нь ямар юм, боломжгүй нь ямар юм, бид юуг дотоод үйлдвэрлэх боломжтой юм гэдэг чинь энэ ч өөрөө хамгийн том ажил үүдэг. Үзэсгэлэн яармаг гэдэг зүйлийг маш олон гадны улс орн зохион байгуулж ийж бид Монголын бүтээгдэхүүн үйлчлэгийг таниулах сурчлах ажлыг хийн штэ. Тэгэхээр яг энийг шууд хариуцдаг газрыг бий болгосон. За дараагийн нэг том ажил бол төсөл хөтөлбөр гэж байна. За мэдээж том компаниудын хувьд бол илүү нөгөө хууль эрх зүйн орчны бодлогын өөрчлөлт, хууль ёс орчны нөлөөлөл чухал байдаг бол жижиг компаниудын хувьд бол тэр бол ахтар сонирм биш, санхүүгийн хямд их үүсвэр гэдэг ч юм уу, эсвэл одоо тэр ажлын байрыг яаж дэмжих үү, ямар зөвлөгөө гэдэг ч юм уу, арай өөр зүйл тэрэнд хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ хоёрыг яаж уялдуулах уу гэдэг ийм бодлогын ажлуудыг шинээр эхлүүлж байна. Тэгэхээр төсөл хөтөлбөр гэдэг бол маш одоо тийм жишээлбэл одоо өнөөдөр танхим дээр хоёр Европын холбооны хоёр төсөл хэрэгжиж байгаа. Дандаа бүтээгдэхүүнийг экспортод гаргах, жижиг дунд үйлдвэрлэлд дэмжихтэй холбоотой. Тэгээ энийг илүү өргөжүүлэх ашгүй шаардлагатай болж байгаа. За тэгээд дараагийн нэг чухал зүйл юу гэхээр арбитрийн асуудал байгаа. Өнөөдөр жилдээ нэг 50 хүрэхгүй хэрэг гэдэг маргаан арбитрээр шийдэгдэж байна. Гэтэл бизнестэй холбоотой 2500 орчим маргаан шүүхийн зөвчмөр шийдэгдэх юм байна л да. Яванд энэний байр суурийг бид солих одоо илүү идэвхтэй ажиллах, арбитрчдаа шинжлэх, дүрм журм нь илүү тодорхой болохыг гадны нэр хүндтэй арбитруудтай бид хамтарч ажиллах шаардлагатай, арбитруудтай хамтран ажиллах шаардлагатай байна. Энэ ажлыг бас эхлүүлсэн явж байгаа. Удахгүй бас үр дүн гараад эхлэх баг. Ер нь альва бизнесийн маргаан бол мэдээж одоо огт одоо гэдэг тийм маргаангүй хэрэг гэж байдаггүй шүү дээ. Ямар амьдрал байв учраас ямар нэгэн байдлаар хоорондоо зөрчил үүсдэг, үйл явдал үүсдэг. Энэ дээр шүүхийн зарчмаар явна гэдэг чинь өөрөө маш их цаг хугацаа хөрөнгө мөнгө алдах болдог. Дээрээс нь нөлөөлөлттэй байдаг тийм ээ. Арбитр бол одоо энэс одоо хамаагүй үе хатан бодит үр дүн илүү одоо хийн маргал гэсэн аль аль талдаа одоо өгөөстэй байдаг шүү дээ. Ийм зарчмын олон асуудлуудыг бид шийдэх. Тэгээ бүхэлдээ нэг ярьсан нэг зүйл байгаа даа. Ер нь Монголын бизнесийн орчин, зах зээлийн орчинд энэ тогтвортой хийдэг тийм модель одоо загвар гаргасан юм байдгүй юм байна. Тогтвортой хийж явдаг юм судалгаа гэж байдаг юм байна тийм үү. Яг аль салбар нь илүү бидэнд хэрэгтэй, аль нь дараа нь байж болох, алийг нь хөгжүүлчихэд аль нь дагаад хөгжчих юм гэдэг юм уу. Тэгэхээр энийг бүхэлд нь судалж яадаг, эндээсээ бодлогоо суулж яадаг тийм think tank байгуулга болно гэдэг тийм зорилго. Энэ бол явандаа бид тэрлэг болоод тэмүүлнэ. Эрдэмтдтэй, мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллах юм шаардлага гарч байгаа. Та түрүү нэг 3 хуулийн тухай ярьлаа. Тэрийг боловсруулах ч гэдэг юм уу, тэр ажлын хэсэгт нь танахнаас орсон уу? За бүгдд нь бол танхим ороод явж байгаа. За татврын хууль бол ерөнхийдөө намайг ажиллаа аваад удаагүй 2-7 хоног орчмын дараа шууд одоо нэг ээлж тусаар ороод батлагдчихсан хууль байгаа шүү дээ тийм үү. За энэ дээр бол бизнес эрхлэгчдээс маш их одоо саналууд гарч ирсэн. За энэ яагаад ийм асуудал үүсдэг вэ гэхээр ерөнхийдөө бид нөхцөл байдлаа ингээд зөв эрүүлэр харахаар хуулийн төсөл мэдээж маш урт хугацаанд ингээд яригдаад хэлцэгдээд орж ирдэг. За ихэнхдээ нөгөө бизнес эрхлэгч маань ер нь одоо иргэдч тэр хуулиа яг тухайн үед бол хинж ер нь айхтар уншиж танилцдаггүй. Төслийн тийм төслийг бол ер нь танилцдаггүй. Энэ хуулийн тухай хууль гэж гарстай холбоотой ер нь бол хилцүүлэг бол их олон төвшөнд сайн явдаг болсон шүү дээ. Төрийн ёсны холбоод оролцсон саналаа хэлдэг. За хэд хэдэд асуудал нэгдүгээр нөгөө бизнес эрхлэгч хууль уншдаг. За тэг яг одоо ингээ ороод ийм асуудал яригдаад эхэллээ гэхээр бүгдээрээ л болох байл шүү. Одоо энэ аюултай байдал хүндрэлээ гэдэг байдлаар тийм нэг тухайн үед нэг тийм дандаа гал унтрах асуудал ханддаг. За үнэхээр гомдол санал маш их ирсэн. Тэрний дагуу бид асуудлыг нэг хүчнэ итгэхэд үтсэн. Ер нь бол мэдээс хуулийнх нь ерөнхий одоо утга агуулга бол сайн болсон шүү дээ. Одоо юу гэдэг бизнес жижиг дунд бизнес эрхлэгчний дэмжих ерөнхийдөө компаниудыг томрох боломжийг олгосон. Татврын дээр олон үйлдэлүүдийг багасгасан. За маргаан гаралагч шатлалын багасгасан гэдэг ч юм уу. Сайн заалтууд бий. Гэхдээ санаа зовох заалтуудыг бид илүү анхаарсан. Юу гэхээр ер нь татврын байцаагч маань өөрөө шүүхийн шийдвэргүйгээр ямар нэгэн шүүхийн одоо ямар нэгэн шийдвэргүйгээр шууд субъектив байдлаар асуудал нөлөөлөх эрх мэдэл хэтэрхий нэмэгдчихлээ гэдэг байдлыг нэлээд гаргаж тавьсан. Дээрээс нь ер нь бол Монголын утасаар үйл ажиллагаа явуулж байгаа бол нэг л хуультай байх хэрэгтэй. Энийг одоо хүний эрхийг зөрчсөн асуудлуудаас нэлээд байна гэдэг зүйлийг ярьсан. Жишээлх юм бол эхлээд бол хуулийн санаа бол
хэрвээ өөрөө юу гэдэг 20 сая төгрөгөөс одоо их одоо татврын өртөө тэгээ тэрнтэй тэнцэх хэмжээний ямар нэгэн барьцсан хөрөнгөгүй бол хилээр гарах асуудал чинь шууд 20% хэмжүүл гарсан шүү дээ. Жишээлбэл тэр хөрөнгийн 20 саяас одоо үгдийн 20 саятай тэнцэх хэмжээний хөрөнгөгүй гэдгийг шүүхийн байцаагч нь өөрөө татврын байцаагч өөрөө шууд үнэлнэ шүү дээ. Хин нэгэнд өөрийн чинь хөрөнгийг хөрөнгөтөөс гэж үнэлж болно, хөрөнгөгүй ч гэж үнэлж болно. За 20 сая гэдэг чинь өнөөдрийн бизнесийн эргэлтэнд яг хэр том тоо байлаа те. За ямар нэгэн байдлаар байцаагч өөрөө мэдээд л одоо хил рүү хилийн одоо өөрөө байгууллагаар бичиг болчихно шүү дээ. Тэгэл та маргааш ямар ч ажил орж болно хүнд өвчин зовлон те. Тэгэхэд хилээр гарах боломжгүй болчих юм нөхцөл байдал байсан. За харин яг хэлцэх шатнаа бол энийг зөвхөн гадны иргэнд гэж өөрчилсөн байна. За эн чинь нэг та нар санаж байгаа бол одоогоос нэг 4-5 жил орчмын өмнө Хотел Монголиа гэдэг нэг парадокс Монгол бий болсон шүү дээ. Монголд ирдэг хилээр гаргадаг. Тэгээ энэ өөрөө гадны хөрөнгө оруулагч ямар тийм мэдээ бол Монголиа гэдэг компани тэрнтэй холбоотой татрын маргаа ус хилээр гаргаагүй. За ер нь бол хүнийг одоо зорчих ирэх тийм ээ амьдрах эрх рүү халдах гэдэг шиг бизнес эрхлэх эрхтэй шууд л ер нь халдж байгаа таагаар нэг ш. Энийг гадны хөрөнгө оруулагчид мэдээ сайнаар хүлээж авахгүй. Яг бол салгаж аваад Монголын болоод гадныг яд бүр тодтогод өгчхөр юм чинь буцаад яг тэрнтэй адилхан нөхцөл байдал шүү дээ. За ингээд жишээлх юм бол одоо санаа нь тэр юм л да. За энд яг мэдээж олон сайн зүйл бий гэж байна. Гэхдээ мэдээж нэгэн тал одоо бид чинь одоо гарч байгаа хууль бол 20-30 жилдээ бол хөдлөхгүй үг нь аль болох тогтвортой байвал зүгээр тийм ээ. Тэр тусмаа татвар байвал одоо ялангуяа гол гадны хөрөнгө оруулалт илүү уулуурхайн салбар руу боловсруулах үйлдвэрийн салбар руу орж ирнэ шүү дээ. Тэгэхээр тэд нар маш тогтвортой хуулийн тэр суурин дээр орж ирнөхөөс жилийн дараа 2 жилийн дараа солигддог хууль руу шийдвэр гаргаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бид хөрөнгө оруулагчдад татахын тулд ялангуяа тэднийг үргээсэн тэднэрт эрсдэл учруулах зүйлүүдээс аль болох хатгалцах хэрэгтэй. Тэгэхээр гол асуудал тэр л ба шудраг ус байдал тэр хүний эрхтэй холбоотой асуудал. Жишээлх юм бол татрын байцаг шууд одоо байр ажлын байр агуулгах нэвтрэх юм байр ихээр одоо гэрт шин шууд нэвтрэх нь байна. За гэрт ороод иртэл тэнд ямар нэгэн эд хөрөнгө рүү шууд халдах юм байна тийм ээ. Ганцхан тохиолдлыг үлээмширж байгаа. Тэр нь гэр бүлийн гишүүний хувцас болон өдөр тутмын хэрэглэлээс бусад гэж зүйлийг одоо жишээлх юм бол шууд хураагаад тийм ээ. Тэнд юу ч хийж болно те. Тэгэхээр нэг альва зүйл буруутай бол шүүхээр заавал шийдэх хэрэгтэй. Шүүхийн дараа чинь шүүхийн шийдвэрийн ажиллаж иж чинь хууль гэдэг чинь тэгчл байдсан хүний ямар нэгэн гинтийн тийм эрсдлээс хамгаалах аюулгүй амьдрах тийм ээ. Бүх зүйлийг дараагийн асуудал хөндөг хэрэгтэй. Ер нь зүгээр энэ хууль дотор нэг дараагийн яг нэг зүгээр хувь хүний эрхтэй холбоотой нэг асуудал татварын өр гэдэг зүйл гаргаж ирээ тэрийг өвлүүлэх тухай асуудал яригдаад байгаа шүү дээ. Өвлүүлэхдээ аав ээж ах トゥ үр хүүхдэд өвлүүлнэ. Эхнэрийн бас адилхан ах トゥ ингээд өвлүүлэх тухай яригдаж явчихсан юм л. Энэ бол зүгээр өнөөдөр бид нар нөгөө бусад нэгэн тал одоо хөгжингүү нийгэм бид нар алхахыг л хийж байгаа бол бусад орнуудын жишгийг судалж үзэх хэрэгтэй л да. За энийг бол мэдээж бизнес гэдэг чинь энэ одоо улс төрийн тогтворгүй байдал өнөөдөр хамгийн том хүчин зүйл. Ийм тогтворгүй нөхцөл байдалд бол эрсдэл дандаа гарна. Тийм ээ төлөвлөсөн ажил болохгүй байна. Энэ өндөр зээлийн хүүтэй энэ өндөр одоо тогтворгүй өнөөдөр шин махны экспортер маш олон компани хөрөнгө оруулалт хийтэл болохгүй юм шигээр л одоо хүч хэрглэж штэ. Тэдний бизнес эрсдэл орох юм бол татврын асуудал үүснэ. Тэгэнгүүт хилээр гарахын хагаал жишээлх юм за тэгэл одоо эд хөрөнгөний хураагаад битэмжлэл юу ингээ ийм нэг юм нөгөө эхлээд уг нь тэдрийг кэр хийгээд өсгөөд дэвжих боломжтой болгож чаа дараа нь юм авах. Хоёулаа энэ кейс болгон дээр ярилцсанаа. Ер нь тийм ээ. Тэгээд сая нөгөө Батболгийн ерөнхийлөгч маань татврын багц зүйлийн чинь шинжилт бүхэлд нь хориг тавьчлаа. Тэн дээр үндслэл дээр нь юу байна гэхээр Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын юун дээр үндсэлж гэж байгаа маа. Тэ ерөөсөн санал дээр илүү тийм ээ. Тэгэхээр та нар тэн дээр одоо бүгдийн хориг тавиад өгөөч гэсэн тийм санал хөргүүлсэн юм уу? Ер нь бол мэдээж хориг тавих гэдэг нь өөрөө ерөнхийлөгчийн бүр эрхийн асуудал. За татврыг бол хэлцэж явах ерөнхийлөгч нэг миний санаж байгаагаар 6 зүйл заалттайгаар энийг одоо анхааралтай аваараа гэдэг байдлыг их хурл руу оруулсан. За мэдээж банкны орон дээр энэ асуудал яригдсан байгаа. За танхим мөн ажилласан тийм ээ. Тэгээд танхим бол ерөөсөө юуг голчиж анхаарсан бэхээр мэдээж хуулийг сайшааж байгаа. Энэ бол суур одоо утхан сайн. Гэхдээ
хин нэг хүнд илүү давуу эрх мэдэл болгоод тэр эрх мэдлийг хэрэгжүүлэх явцдаа бизнес эрхлэгчдийг айлгасан, эцээсэн тэдний эрх үйл ажиллагааг одоо тасалдуулсан. Таны ярьдаг юм уу? Энэ зүйлүүдийг хийх боломж нь бүрдчихэд байгаа юм л да. Энийг хуулиар олгочихж байгаа. Ямарваа нэгэн шүүхийн шийдвэргүйгээр тогтоолгүйгээр асуудалд хандах боломжийг олгочихж байгаа. Тэр байтугай хөдлөх хөрөнгийг битүүмжлэх бараг өөрийнхөө үзмжээр үнэлээд борлуулах нөхцөлийг олгочихж байгаа. Тэгэхээр энийг та мэдж байгаа манай хуулийн хэрэгжилтэд ямар их гажуудал гардаг вэ? Эхнээсээ л одоо асуудал үүсээд эхэлвэл гэдэг зүйлийг л бид сэргийлээч. Энийг дахиад нэг жоох улс ортой яриад л үүнээс эсэргүүцээд байгаа зүйл биш. Энийг татварыг бид төлнө тийм ээ. Үнэн. Нөгөө татврын байцаагч нар хурааж яваад улсын санг бүрдүүлэх нь үнэн. Гэхдээ зарим нэг ойлголтын зөрүүтэй юм яг нэг ойлгоо яг гэдэг нь залтан дээр мөр хэдхэн залтан дээр ер нь бид нар тэгж асуудал тавьсан. Илүү бизнес хэлжтэй нэг аюулгүй байдал ер нь бол одоо нэгтгэлийн хит хэрэг байхгүй шүү гэдэг. Тэгээд мэдээж ерөнхийдөө бол бид бол одоо бизнес хэрэгслээс л харж байгаа шүү. Ерөнхийдөө мэдээж Монголын улс орны нэгдмэл хэрэгслээс харна. Илүү өргөн өрөөнд харж байгаа. Тэгээд энэ гаргаж иж байгаа үндслүүдийнх нь одоо нэг нь л танхимын санал баггүй цаана маш олон санал байгаа шүү дээ. Би тэрийг хувийнхөө хувьд уншихаар зөвхөн танаа тавьсан санал дээр үндэслэж ингэж хориг тавьж байгаа юм байна гэж. Би тэгж ойлгосон. Мэдээж би тэр үедээ бид бол яг цэвэр бизнес хэрэгч талаас нь энэ оролцсон энэ татврын оролцсон чинь төр оролцсон, гадны хөрөнгө оруулагч оролцсон, иргэд оролцсон шүү дээ бас. Тэгээд хувийн хвшил оролцсон. Бид бол яг хувийн хвшлээс тэдний аюулгүй байдал үйл ажиллагаа илүү үүсгэх боломж талаас нь бол бид асуудлаа дэвшүүлсэн. Монгол Улсын ерөнхийлөгч гэдэг бол мэдээж бүхэлд нь маш олон талаас нь харж асуудалд хандаж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол тэрний нэг үндэслэл нь бол танхимын гаргасан санал бий. Тэгэхээр энийг бол бид дахиад бидний өсөж байгаа юм бол ултаа суурьтай яг дахиад нэг яг зарим имжиглээд байгаа. Тэр ялангуяа тэр гадны хөрөнгө оруулалт гадныхныг одоо хязгаарлах гэдэг байгаа тийм ээ. Эсвэл шүүхийн байцаагчийн одоо татврын байцаагчийн эрх мэдэлтэй холбоотой зүйлүүдээр дахиж нэг ингэж хараач л гэдэг. За ойлголоо. За одоо хоёулаа нөгөө цаг үеийн асуудал руу оръё тийм ээ. За одоо бойло глобалны их юм уу да. За энэ төр хувийн хвшийн түншил гэж нэг том юм ярьдаг. Төрийн үйлчилгээний зарим эрхүүдийг хувийн хвшилтэд шилжүүлээ гэж манай төрийн хийх ярьдаг л да. Чухам тэр маань яаж хэрэгжиж идэх юм бол энэ дээр танаа танхим одоо шинэ бүрэлдэхүүн яаж ажиллахаар байна. Тэгээ төр хувийн хвшлийн түншлэл эсвэл төр хувийн хвшлийн зөвлөлдөх хороо гэж одоо олон санаачлалууд бол өнөөдөр хүртэл гарч ажиллаж явж байгаа. За төр хувийн хвшлийн зөвлөлдөх хороо гэх юм бол ер нь гарч байгаа хууль эрх зүйн асуудал дээр хамтдаа асуудлаа хэлцъя, асуудлаа хамтдаа шийдвэрлэе гэдэг зүйл яригдж байна. За мөн хувийн хвшлээс одоо төртэй холбоотой болохгүй байгаа зүйлүүд дээр тийм нэг санал гомдол хүлээж авдаг тийм бүтцийг бий болгоё гэж яриад байна. Энийг бий болгочих юм бол асуудлаа багцлаад яг хаана ямар асуудал үүсээд байгаа тэрийг яаж зас залруулах вэ гэдэг зүйлийг явандаа хамт хэрэгжүүлээ гэдэг энэ бүтцэн ажиллаад явж байгаа. За мөн ерөнхий сайдын дэргэд одоо гадны хөрөнгө оруулагчдыг одоо хамгаалах одоо зөвлөл хороо гэж бас байгаа шүү дээ. Энэ өнөөдөр одоо энэ бас тодорхой хэмжээнд битгэхгүй байгаа. Тэгэхээр бид ерөөсө бүхэлдээ нэг юм энэ нийгмийн одоо энэ ч нэг нэгдсэн үндэсний байгууллага 17 октябрь шинжлэх 17 зорилт гэдэг байгаа зүйлийг хүрээнд л яригдаад байгаа асуудал юм байна л да. Тэрний ч үндсэн зорилго бол одоо нийгмийг сайн сайхан байлгах, эрүүл аюулгүй байх, боловсролтой байх, хүний амьдрах орчныг сайжруулах. Энэ дээр төр дангаараа энийг бол хариуцж хийх ямарч боломжгүй. Тийм ээ. Эцсийн төр гэдэг байгаа чи юу юм бэ? Төр гэдэг байгаа чинь татвар төлсөлийн мөнгийг зөв одоо хэрэгтэй газар зарцуулт хийж байгаа л одоо ийм хэсэг шүү дээ. Тэгэхээр татвар төлөгч буюу одоо хувийн хвшил бас дангаараа энийг бас хийдэг юм байна. Тэд бас зарим тохиол зорилго нь өөр учраас тийм ээ. Тэрхий бас ингээд нэг тэрийг хөөгөө явуучих гэдэг. Тэгэхээр энэ гуруулаа харилцан шүтэлцээтэй байж ижил энэ нийгэм хөгждөг юм байна гэдэг зүйлийг л сүүлийн үед маш их яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хооронд одоо төр маань өөрөө хувийн хвшлтэйг зөв ойлгосдог, зөв харилцдаг, тэгжиж урагшдаг юм их зөв бий болох гол хичээгээд байгаа юм л да. Тэгээ саяхан 2-7 хоногийн өмнө нөө их хурлын дараа зандан шийдвэр оролцсон том форум хийсэн. Ер нь бид одоо асуудлаа хамт ярьж хамтдаа ойлголцод хүрдэг болёо гэдэг. Ингээнд бол хувийн хвшлийнхныг бас өөрсдөө илүү санаачтай байгаа чинь нэгдэн л байгаа ч гэж зүйлийг ярьсан л да. Жишээлх юм бол одоо газар тариалангийн асуудлыг хөндөе гэж бод. Энэтэй холбоотой хууль гаргая гэж бодоход 15 мэргэжлийн юм ямар нэгэн төрийн ус байгуулга байдаг. Бүгд дотроо ямар нэгэн тийм одоо зорилго одоо их ашигтай байгаа шүү дээ. Зарим тохиолдолд юу болоод байна гэхээр нэг асуудал яриххээр ингээд
уг нь тал талаасаа дэмжих гэдэг бол 15 янзын байр суурь үзэл санаа гаргаад ирдэг. Алийг нь дэмжих юм, тэрийг нэгдмэл гэж ойлгох юм гэдэг нь төвөгтэй болчдөг. Тэгэхээр бүхэлдээ юу болоод төрдөг гэхээр хилцүүлэгч юм ямар нэгэн хуулийн асуудал дээр бол саналын нэг нь авдаг. Аваад яг ингэ явуулах гэхээр хоорондоо ингэ юм зөрчилдөөнтэй болчиход идэг. Тэгэхээр бодиттой нөгөө ажил болж чаддаггүй. Тэгэхээр бол нэг зүйлийг хэлээд одоо хувийн хвшлэхэн та нараа өөрсдөө нэгдээд санаа оноогоо нэг болгооч гэдэг зүйлийг их ярьж байна л да. Бид ч гэсэн тэрийг бас ойлгох хэрэгтэй. Одоо Монголд нэг л одоо энэ орчинд ажиллаж амьдрий бизнес хийж байгаа бол компаниудаас одоо нэгдмэл байх хэрэгтэй. Тэрийг зохицуулах үүрэг чинь танаа танхимд байна уу? Одоо энэ үүрэг нь танхимд дээр байгаа хуулиараа. Тэгэхээр бид илүү идэвхтэй ажиллах, бид илүү санаачлахтай манлайлах юм зайлшгүй шаардлага бий болж байгаа. Тийм ч учраас бид энэ рүү ажиллаж эхэлж байгаа хэд хэдэн уулзалт дарга хэмжээ зохион байгуулсан эхнээс үр дүн гарч байгаа. За саяхан нөгөө тендерийн хууль шинээр батлагдсан. Өөрчлөлт ургуу шинэ гэдэг юм уу? Нэмэлт өөрчлөлт орсон. Тэн дээр нөгөө нэг одоо энэ тендер шалгаруулах комисс хувийн хвшлийнхнээс оруулын энэ санал их хүчтэй явж исэн. Тэр хууль яаж батлагдав вэ? Тэгээ ер нь яг үзэл агуулга нь ингэж байгаа юм л да. Яамдууд ер нь цаашдаа тэрлэг бас явах хэрэгтэй баг. Яамдууд өнөөдөр ямар асуудал үүсч байгаа навилгын асуудал дандаа яригдчихэж байна. Тэгэхээр яамд юу вэ гэхээр зөвхөн бодлогын асуудалд анхаардаг болёо. Эрүүл мэндийн яам шиг юм байшин сав барих биш. Яг тэр нэг эрүүл мэндийн чанарыг яаж сайжруулах, хэмжээг сайжруулах үүдийг тэр л анхаарыг. Тэр хөрөнгө худалдан авах, хөрөнгө оруулах гэдэг асуудлыг мэргэжлийн холбоот юм өөр газрууд хийдэг болёо. Тэгэх юм бол үр дүнтэй. Жишээлбэл боловсролын яам тэр хүүхдийн 10 жилийн хүүхдийн боловсролын сар сургалтын агуулгад анхаарахаас биш. Сургуулийг цэцэрлэгийг хэрхэн барихтаа анхаа гэж анхаарчихаар бодлого нь үнэлтэй. За тендер хэн авдаг юм бэ гэд. Жишээлх юм бол саяхан барилгын ассоциац 10 жил явуулсан. Тэрэн дээр төрийн нэрийн бичгийн дарга баяр сайхан хэлж байгаагаар 30-аад сургууль байна гэнэ. Тендерын зорилгоор ажиллаа авсан компаниуд нь байхгүй болсон. Гэтэл энд нь яг мэргэжлийн холбоод ажиллаа хийж байгаа компаниуд хэд тэр тендерлөөр ороод авч чаддаггүй те. Тэгэхээр чинь сонгон шалгаруулж байгаа процесс өөрөө буруу болчиход байна гэсэн үг шүү дээ. Өнөөдөр илүү нөгөө төртөө холбоотой хэдэн ажлын хэсэг гараад асуудал шийдэж явчихдаг. Энд алдаа байна. Энийг ил тод болгоё гэдэг асуудлыг яриад байна. Тэгэхээр тэр хуульд бол нэлээд өгөн саналуудаа өгсөн. Зарим нь туссан, зарим тусаагүй. Хамгийн чухал юм юу гэсэн мэхээр ер нь явандаа танхим нэгэн л хуультай бүх бизнесийг төлөөлөх хэрэгтэй юм бол танхимаас тэр нөгөө хараат гишүүнийг танхимаас сонгож авъя гэсэн. Тэгэх юм бол наа чинь бодиттой болно. Барилгын үүдийн тендер бол барилгын ассоциац нь оруулчих. Бусад яг мэргэжлийн холбоотоос нь танхим төлөөлөлд оруулаад яа. Тэгэхгүй болохоор өнөөдөр яагаад вэ гэхээр магадгүй тэр шийдвэр гаргаж байгаа нэг даргын халаас нь байдаг хинч мэдгүй хоёр төрлийн суур ороод ирдэг. Тэр нь шууд нөгөө даргын шийдвэрийг дэмжиж явчихдаг. Ил тод байж чаддаггүй. Энэ өөрөө бүх улсын хэмжээнд нийслэл аймаг орнотод давхар үйлчлэл явчих шүү дээ. Жишээлх юм бол танхим бол 21 аймагт өөрийн салбартай. Тэр аймагт хэн барилга барьдгийг, хэн барьдгийг бүгд мэднэ. Хотоос нэг нөхөр цүнхтэй очиод даргаыг таньдуул авчдаг. Энэ бүхэлдээ юу бий болоод гэхээр нэгдүгээр тэр төрийг муухай харагдуулж байгаа. Хоёрдугаар тэр тендер авсан компаниуд хэмжээ тэр салбарыг муухай харагдуулаад байгаа байхгүй тийм. Тэр энийг уг нь шийдэх гарцсан ил тодл болгочих юм бол шийдэгч хэл юм байгаа юм л да. Тэгээд тэр санал унтсан гэсэн үү? Тэр саналыг байнгын орон дээр ороод унтсан байлээ. Харамсалтай. Гэхдээ яг хөө тендер үйл ер нь дахиад бүхэлдээ би яригдах ёстой гэж хараад байгаа. За энэ бизнесийг энэ төрийн хамгаалах чиглэлийг танаад бий. За ингээд энэ сүүлийн үед энэ оюу толгой руу энэ манай төрийнхэн ялангуяа их дайр тавшилж явах шиг байна. Нэг ажлын шалгах, ажлын хэсэг гэж гаргасан тэрний тайлан гэдэг юм хэлцэх юм уу гэл ингээл энэ дэр танхимын байр суурь, таны хувийн байр суурь ямар байна? Ер нь бол өнөөдөр бид нэг зүйлийг ингээ анзаархад өнөөдөр хувийн хвшил тулгуурсан эдийн засгийг зах зээлийн нийгмийг сонгоод бид 30 жил болох гэж байна. За төрийн маань насжилт гэх юм уу 1.17 жил орчим болоод засаг төрчин солигдоод явж ирлээ шүү дээ. Их хурл гэдэг бол ер нь дундаа заавал дор хаяж нэг удаа унаад байна шүү дээ. Засаг их хурл сонгуудаар 2 жил дотор засгааныг сольчоод тэгэхээр тогтвортой байдал гэдэг зүйл байхгүй болчиход байна тийм ээ. Тэгэхээр төр тогтвортой байж чадахгүй бол хувийн хвшлийнх ер нь бол илүү тогтвортой байдлыг хангах хэрэгтэй юм байна. Дээрээс нь төрийн огцон шийдвэрийг саарамжуулах хэрэгтэй юм гэж яриад байна. За тэгэхээр ийм улс төрийн их хамааралтай нөхцөл байдалд их хурлаас гарсан ажлын хэсэг бас үнэн зөв бодиттой
үнэлт төгөлд өгч чадж байгааг би бас үгүй гэж бодож байна. Жишээлбэл оюутлахын гэрээ өнөөдөр бид нар оюутлахын гэрээг одоо зөв буруу гэж шүүмжлэхээс илүү яг тэр бас яг хин мэрэгжлийн хүмүүс нь хэн тэгж мэдж шүүмжлээд байгаагаас бид нар мэдэхгүй байна. Энд чи өөрөө компанийнхаас сэглээр 34 гээд одоо Монголын талын хөв байгаа шүү дээ. Тэрийг төлөөж туузд нь хүмүүс сууж байгаа. Тэр хүмүүс яг гэсэн сууж байгаа. Тэр орлогыг нь үнэн юм уу худлаа юм уу тийм ээ. Зардал нь бодиттой юм уу эсвэл тэр процесс асаглан зөв юм уу гэдэг дээр хяналт тавьж сууж байгаа шүү дээ. Тэд нар ажлыг хөвөл тэднийг сольж илүү мэрэгжлийн хүмүүсийг оруулах боломж болсон. Илүү зөв төрийн бас оруулалтын төлөөллүүдийг оруулах боломж нь төрд өөрт нь байгаа. Тэгэхээр зорилгыг зөв ойлгохгүйгээр үйл ажиллагаанд магадгүй дарамтчих хэл үзүүлэх эсвэл тэрнгээр дамжуулж ямар нэгэн байдлаар хувийн ашиг сонирхол илэрхийлэх гэсэн алхмал төрүүлж сандаа урд нь явах шиг юм шүү дээ. Оюутлахын төсөл өөрөө Монголын эдийн засагт хамгийн том үр нөлөөгөө өгж байгаа төсөл мөн үү тийм ээ. Энэ чинь дөнгөж эхлээд одоо л юу гэдэг дараагийн шатны оролт нэгдээд одоо дараагийн шатных нь ажил яваад дуусах гэж байна. Болоог одоо энэ ч одоо 21 онд гэлөө чинь дуусах. 21 онд тал дуурхахаас анхны олборлолт эхлэх юм гэсэн. Тэгэхээр энэ үед бол дахиад энэ ч өөрөө илүү 2 дахин өндөр өгөөж өгөх хэрэгтэй байдаг тийм үү. Ямар олон одоо юу гэдэг залуучууд тэнд дэлхийн хэмжээний технологи эзэмшиж байна, мэдлэгийг эзэмшиж байна. Тэгэхэд ярил нөлөө нь маш их асуудал байж болно. Асуудлаа яг ажил хийгч байдлаар асуудал хандаж болохгүй байгаа юм ба гэдэг л юм. Аливаа юмд ажил хийгч байдлаар хандах хэрэгтэй. Судалгаатай, мэдлэгтэйгээр хандах хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр очиод гэрээг зогсоон цуслан болиулна гэдэг чинь өөрөө зүгээр шантаалж байгаа хэрэгчтэй тийм. Та нар энэ талаараа саналаа тэр их хурлч юм уу хэлсэн үү? Ер нь бол бид одоо юу гэдэг төрийн эрх барих одоо юу гэдэг асуудал шууд хандж байгаа хүмүүст бол танхимын байр суурийг бол ямагт илэрхийлж байгаа. Илэрхийлж байгаа. Гадны өрнө гурвалтыг хамгаалах хэрэгтэй. Тэгжиж энийг олон оюутлах шиг компанид оруулж ирэх хэрэгтэй. Эхнийхтэрээ бид магадгүй туршлага бүтсэн бол одоо энийг засцуулах боломж байна. Оюутлах гэдэг бол ерөөсөө Монгол улс цаашдаа гадны нэг хэн нэг хөрөнгө оруулж сайхан харагдах юм уу, муухай харагдах юм уу гэдэг хамгийн одоо гол индикатор болсон төсөл тийм байна. За Эрдэнэтийн 49% гээл одоо бас нийгэмд. За энэ дээр одоо төр маань бас бүр одоо хүчнэд онцгой байдал тогтоогоод ингээд нөгөө 49%-ийг бүр үйлдвэрээс шахаа гаргачих шиг боллоо. Энэ дээр одоо та ямар бодолтой вэ? Бид бол одоо юу гэдэг яг хувийн хвшлээс бол мэдээж одоо аль нэг хувийн компани одоо юу гэдэг одоо эрх рүү ноцтой алдж байгаа үйлдвэрийг буруушах хэрэгтэй. Гэхдээ яг тухайн кейс маань өөрөө өнөөдөр хүртэл бидэнд маш олон бүрхэг байна шүү дээ. Яг үнэхээр хуулийн ямар асуудлыг зөрчиж шүүхийн шийдвэр нь яг яаж гараад тэрийг хэн давж одоо юу гэдэг хэмжүүлээд байгаа гэх нь бас тодорхойгүй. Энэ улс төрийн одоо асар их нөлөөтэй юм үлд болоод хөвчөж байгаа. Бид бол энийг тэр шүүхийн процесс тод болох байх гэж харж байгаа. Тэрийг бол анзаарч байгаа. Ер нь бол хувийн хвшил рүүгээ бол ямар нэгэн байдлаар төр бол мэдээж хүчиргэлж одоо ингэж дайрч болохгүй. Гэхдээ цаана ямар хууль зөрчил яг үнэхээр бодиттой үйлдэл байгаа гэсэхдээ бид дүгнэлт хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг бол хуулийн байгууллагууд нь бол тодорхой ажиллаад гаргаад ирэх хэрэгтэй юм байна л да. Энийг одоо бол энэ иймэрхүү асуудлуудыг бодитойгоор ингээд хагалах цаг нь болсон. Тэгжээж иргэдээс зөв ойлголт мөр байгаа, бусдаас зөв ойлголт мөр байгаа. Үнэхээр төрийн оролцоотой тухайд их хөгжсөн хүмүүсийн оролцоотой асуудал шийдэгдсэн бол энэ бол хууль зөрчсөн үйлдэл шиг хууль зөрчсөн үйлдлийн тогтоох юм буцаагаад тэрийг тэр асуудлыг яаж шийдэх гэдэг байгааг бид бас одоо бол анзаараад гэдэг гайхчлал гэж авч байгаа шүү дээ. Тэгэхдээ миний ойлгож байгаа бол захиргааны хэргийн 3 шатны шүүхээр яваад энэ 49% ч одоо зөв байна гэсэн шийдвэр гарсан юм биш үү? Би тэгж ойлгодог шүү. Бидний ч ойлгодог нь тийм байгаа. Гэтэл мэдээж засаг ирэх хурж байгаа засгийн газар маань тэгж ойлгохгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та бүхэн чи энэ бизнес энийг бол хэвийн одоо юу гэдэг улс төрийн оролцоотой асуудал дээр бидний байр суурийн хувийн хвшлийг бид хамгаалах хэрэгтэй гэдэг дээр байгаа. Өнөөдөр юу гэдэг Эрдэнэт үйлдвэр танхимын хамгийн том гишүүн компани. Дотор үйл ажиллагаа нь хэвийн явж ингэж ойлгоод байна. Гэтэл одоо юу гэдэг хувийн эзэмшлийн асуудал нэг юм арга үүсчихэд байдаг. Энд бол ер нь бол бидний засгийн газрын тул ингэж оролцох нь өөрөө бол бас зөв буруу юу гэдэг ингээд дараагийн асуудлууд хөвж байгаа юм л да. За одоо энэ банкны зээлийн хүүгийн дэд хязгаар тогтоох хууль гэж юм их хурлд орж ирэх гээд байж байна. Энэ дээр танхимын байр суурь ямар байна? Тэгээ ер нь банкны салбарынхантай уулзахаар банкны одоо юу гэдэг зээлийн хүүг бууруулах боломж бий гэж үздэг. За ямар боломжууд байна вэ гэхээр жишээлх юм бол одоо юу гэдэг
банкны салбарын үйл ажиллагаа зохицуулдаг нэг 56 төрлийн хууль идэв юм л да. Энд чинь өөрөө буцаа цаана маш олон одоо зөвшөөрөл хүн сурталчилсан асуудал яригдаад эхэлж байгаа шүү дээ. Нэг залбиралтын. Эдгээр нь өөрөө банкныхаа зардлыг өсгөждөг нэг юм асуудал байна. Яаж энэ дээр жоохон цэцтэй байчвал банкны зардал өөрөө буурах боломжтой. Банкны зардал буурах чинь зээлийн хөв буурна шүү дээ. Нэгдүгээрт, хоёрдугаарт улс төрийн тогтворгүй байдал чи өөрөө бас энэ зээлийн хөв өсгөж байгаа хамгийн том зүйл болоод байгаа шүү дээ. Одоо өнөөдөр манайх долларын хамгийн сүүлийн авсан бонд чи 9.5 байсан долларын шигчтэй. Чинь тэгээд төгрөгөөр шилжчихээр бүр өндөр болоо явчих шүү дээ, тийм ээ. Тэгэхээр нэгдүгээр их усэр өндөр байгаа бол төсөл төргийн хүү өөрөө өндөр байх нь ойлгомжтой. Тэгэхээр улс төрчид ийм шууд дээд тааз тогтооно гэхээс илүү мэдээж хуулийн үзэл баримтал бол аль болох хямд их усэр өөрөө бизнесийнхэнд ч хэрэгтэй, ард иргэд ч хэрэгтэй. Хямд их усрыг бий болгох гэж өөрөө ядсар валютын ханшаа бид барих хэрэгтэй, тийм ээ. Инфляцаа барих хэрэгтэй. Тэгжээж суур одоо хүч өөрөө буурна шүү дээ. Хүчээр энийг бол зогсоох нь практикч юу байхгүй боломжгүй шүү дээ. Та бүхэн тэгвэл эсрэг байр суурьтай байгаа энэ дээр яг хүчээр одоо хүүг тогтоох нь буруу юм а гэдэг байр суурьтай байгаа. Яаж бууруулах вэ гэдэг дээр бид хамтарч ярих хэрэгтэй. Тэр нь өөрөө илүүтэй зүгээр ингээд өнөөдөр нэг хүн болгонд юу анзарч байна. Бид улс төрийнхөө тогтвортой байдлыг бий болгоод гадны хөрөнгө оруулалтыг үнэхээр хамгаалаад дэмжиж чадах юм бол өсөөсөөгөө зах зээл дээрх одоо зээлийн хөвгийн түвшин буурж орж байна шүү дээ. Манай зээлч зэрэг сайжиж ижил гаднаас орж байгаа инфляци нам төвшөнд очиж ижиж инфляц буун. Тэр цагт зээлийн хөвгөө бууруулахаас энэ хүчээр бууруулах юмш боломжгүй л хүчээр бууруулах юм тэгээд цаана аюул болон сөрөг дагаврыг бий болгох юм шүү дээ. За энэ сүүлийн үед махны үн их өслөө. Тэгээд энэ дээр чинь буруутныг одоо хайгаад явчлаа манай засгийн газар тагнуулахын байгууллага ихч оруулж явах шиг байна. Тэгээд зарим аж ахуйн нэгжүүдийн нөөцлсөн махруудчууд одоо ирж явах шиг байна. Энэ дээр одоо таны бодол ямар байна? За ер нь эхлээд бид статистикээр болог хараад тэрнийхээ дагуу гол оролцогч талууд асуудлаа хамтраад яриад гарц хайсан бол хамгийн зөв байх хэрэгтэй байсан. За жишээлх юм бол зарим улс төрчил монголчуудын махны хэрэглээ нэмэгдээд байна гэдэг байдлаар тайлбар хийсэн. За ингээд хятадууд махаа бол хөрвөнсөд байна гэдэг тайлбар хийсэн. За тэгээд эцэстээ болсон бэхээр хувийн хвшлэр одоо танилын хазар зэвсэглэж одоо дайралт хийсэн юм. Тийм зүйл боллоо шүү дээ. За ингээд би энд юу хэлэх гээд нэхэр ер нь системд бид нар бүхэлдээ системийн талаас асуудал хандахгүй байна. Сүүлийн 20 жилийн Улаанбаатар хотын одоо дундаж нэг иргэнд ногдох дундаж махны судалгааг харсан. Ойролцоогоор нэг сүүлийн 15 жил тогтвортой нэг 85-аас 86 кг жилдээ оногдсон юм байна шүү дээ. Гэтэл энэ жил яагаад өсч вэ гэхээр энэ хоёр төвчин зүйл шүү. Нэгдүгээр мэдээж экспорт нэмэгдсэн. Энэ буцаад сайн шүү дээ. Монгол энэ ч өөрөө нөхөн төлөгдөж байгаа юу бүтээгдэхүүн валют бол ингэ чинь сайн. Хоёрдугаар гол шалтгаан бол өнгөрсөн засгийн газар мах нөөцлөг юм байлаа. Жилийн жил тодорхой мөнгийг бид нөөцлж явах хэрэгтэй л дээ. Чи үндсэндээ нэг 4, 5, 6 сар буюу 3 сарын л асуудал шүү дээ. Хаврал юм жилээс жилд социализмын үедчтгэл тэр зах зээлийн хямралын үедчтгэл тэр яг л энэ 4, 5 сард махны өн өөрөө ингэж өсдөг. Ягаад гэвэл угаасаа энэ үед хоморддог, энэ үед махны нийлүүлэлт буурдаг. Энийг жоохон өсөлтийг л бид төр өөрөө намар мах бэлтгэлээрээ дамжуулаад шийдсэн бол болчих лээсэн асуудал тийм ээ. Энэ хоёроо бүхэлд нь хэн чадаагүйгээс тэр зөөрийг өөрийнхөө хөрөнгөөр бэлдсэн хүмүүс рүү тийм ямар нэг байдлаар хүч одоо төрөмгөлж хандна гэж өөрөө буцаад бас л буцаад нэг бизнесийн орчныг айлгаж чих гадны хөрөнгө оруулалтыг айлж чих асуудал орчиж байгаа шүү дээ. Бид нар ч нэг 80 сар малаа яаж экспортлох тухай байнгын л одоо ярьж ирсэн шүү дээ. Жилдээ бид нэг 10 сая мал хүнсэндээ хэрэглэдэг байх тийм ээ. Тэгэхээр энэ тэнцэн хэмжээний 10 саяг экспортлоод авахт бол одоо энэ одоо нүүрсгэд ч юм уу зэстэй тэнцэн хэмжээний л орлого олох боломжтой шүү дээ. Тэгэхээр Оросоос бид нар маш олон жил гуйсан тэд өнөөдөр аваагүй. За өнөөдөр дөнгөж ингээд ажил нь эхэлж байтал ингээд ийм асуудал үүсдэг. Танхим бол энэ дээр бол хувийн хвшлийнхнийг ингэж төр ямар нэгэн байдлаар айлгаж чих нь өөрөө гарц биш юм аа. Энэ бол маш том араас эрсдлийг дагуулна гэж харж байгаа. Тэгэхээр асуудлаа нийлж ярих хэрэгтэй. Тэгэхээр танхим минь уулзалтыг бол зохион байгуулна гэж бодож байгаа. Тэндээсээ бид яаж шийдэж болох хэрэгтэй байсан юм бэ гэдэг. Магадгүй тэдэртээ төр өөрөө хилцдэг хэвчээс нэгд өөрөө нөөцлж чадаагүй л та. Миний анзаарч байгаа нэг 20-30 тэрбум байхад жилдээ энэ хотын л одоо асуудал төр ингээд намж байгаа дах бүрэн боломжтой юм байна. Энд чинь өөрөө гарахгүй юм байна. Асуудал гарахгүй. Гаднаас авж байгаа валют төлж авж байгаа бүтээгдэхүүн биш байхгүй. Цэвэр одоо Монголын одоо айл одоо хөдөөний малчин өрх бүр
бидний амьдрал хэрэг болох үсэл юм зөв шийдвэр ийг л гаргах хэрэгтэй шүү дээ. Засаг маань өөрөө хийгээгүй ажлаа тэгээ буруугаа хүлээхгүй авч одоо буруутангаа өөр газар хайгаад явцсан юм л асуудал байна шүү дээ. Наач тийм. Сүүлийн хэдэн жил бид нар хөдөө малчтай уулзах, компаниудтай уулзах, махны үн өсөхгүй байна, хүнд байна, хэцүү байна гэдэг зүйлийг л байнга ярьж байсан шүү дээ. Тэрийг өсгөх боломж ч юусэн ганцхан экспорт шүү дээ. Түүнээс бид нар 87 кг мэддэг бол 200 кг мэдчих чадахгүй шүү дээ. Экспорт одоо нэг ингээд малчтын амьдрал өндийгөд ирж байтал ер нь малчтын амьдрал сайжрах гэсэн буцаад хотын төвлөрлийг сааруулна шүү дээ. Хотод байгаа маш олон хүмүүс буцаад мал маллах, тэндээ орлоготой байх боломжийг бүрдүүлнэ. Улс улс зэрэгцээд тэр нэг 30 тэрбум орчим төгрөгөөр нөөцөл бүрдүүлж авах хэрэгтэй байхгүй. Жилийн 3 саяын асуудлыг зөв удирдах тухай юм байгаа юм л даа. Тэгэхгүй нөгөө өөрийнхөө хөрөнгөөр риск хийгээд магадгүй хямдарч болох зүйлийг худалдаж аваад хадгалж байгаа хүмүүс тэр алдааг тохно гэдэг ч өөрөө байж болохгүй л дээ. Харин за өчигдөрхөн байна уу? Энэ Монгол Улсын ерөнхийлөгч Батулга топ бизнесмэнүүдтэй уулзсан тийм уулзалт, зангийн уулзалт гэж албан бус. Энэ дээр юу яригдөө? Энэ тухай ярьж болох уу үзэгчлээд? Тэ ер нь яг өнгөрсөн 7 хоногт нөгөө Bloomberg-ийн шинэ эдийн засгийн форумыг танхим Bloomberg Лүз 2 BCM гэдэг бусад нөгөө 6 улсын танхимтай хамт зохион байгуулсан. Энэ ерөнхийдөө агуулгын юу гэсэн бэхээр 21 онд ирж буй одоо эдийн засгийн хямралд Монгол орн бэлэн байна уу гэдэг асуултыг хүндсэн. Энэ үеэр ерөнхийлөгч амласан юм л да нэг зүйлийг бид нар энд их албан яриад явах вэ? Асуудал зөндөө ярьлаа. Одоо хэдүүлээ хэвлэлгүй тийм ээ медиагүйгээр амин одоо асуудлаа нэг тогтоо ярья. Танхим дээр нэг одоо топ 100 компанитайгаа уулзъя гэсэн. Яг энэ урд өдөр буюу өнгөрсөн 7 оны 5 дахь өдөр Монголын топ 100 аж ахуйн хэмжээний шалгаруулалт боллоо шүү дээ. Би энд хоёрхан тоглолт хийх гэж байна. Монгол орн 140 мянган аж ахуйн нэгжтэй гэж байна тийм ээ. Гэтэл топ 100 буюу одоо шилдэг 100 компани нийт борлуулалтын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 97% тэнцвэн байна. Та төлсөн татвар нь 50% тэнцвэн. Улсын нийт татварын орлого юм. Тэгэхээр юу хэлэх гээд бид нар энэ топ 100 компаниг дэмжих замаар эдгээр маань буцаад тэр жижиг дундуудад дэмжих замаар ажлын байрыг бий болгоно. Эдийн засгийг тэлэн тийм эдийн засгийг тэлэн гэсэн экспорт гарах тухай шүү дээ. Тэгээ энэ бүхий л асуудлаар зангаагүй уулзалт хийсэн. За энэ дээр ерөөсөө гол нь яаж хэдүүлээ хамтраад Монголын одоо 13 тэрбум доллар одоо манай эдийн засаг нь энийг яаж 30 болгох вэ? Яаж 300 болгох вэ? Инхийн тулд бид урд төрчтэйгээ яаж ажиллах вэ? Хойд төрчтэйгээ яаж ажиллах вэ? Бусад одоо 3 төрчтэйгээ яаж ажиллах вэ? Төр юу хийх, хувийн хвшил юу хийх, хамтраад юу хийх гэдэг л гэсэн. Маш олон асуудлууд хөндөгдсөн. Маш олон санаачлалууд гарсан. Энэ зүгээр нэг зарчмын нэг ойлголт төрсөн юм бол хувийн хвшлийнхээ өөрсдөө бодлого одоо өөрсдөө тодорхойлоо. Тэгээд төр бол энэ дээр ч одоо дэмжлэг үзүүлэх зүйтэй юм байна гэдэг юм асуудал хөндөгдсөн. Тэгэхээр түрүүний миний ярих гэсэн бас нэг санаа байна. Өнөөдөр хүртэл манай хувийн хвшлэх өөрсдөө маш нэгдмэл биш тийм ээ. Нэг зорилгогүй, нэгдсэн ойлголтгүй явж иржээ. Тэгэхээр одоо бид өөрсдөө зохион байгуулалтанд орё. Үндсэндээ Монголын бизнесийг хараад хахад нэг 30-аас 35 салбарт хуваагдчихэв. За энийг нь багцлаад үзэхээр нэг 7-аас 8 одоо дид одоо салбарууд гарч ирээд дахиад багцлахаар нэг 3хан л одоо үндсэн салбар байна шүү дээ. Мал аж ахуй, хөдөө аж ахуй гэж нэг том салбар байна. Аж үйлдвэр гэж нэг салбар байна. Одоо үйлчлэг гэж салбар. Тэгээ бүхэлдээ энэ гурыг хэрхэн яаж экспорт, импортоор зохицуулах уу гэдэг нэг юм. Тэгээ эдэн цаашаа ингэ явсараа 35 задарч байна л да. Ийм бизнес модель одоо тэгэхээр зөв хий. Тэгээд асуудлаа яг нэгдсэн байдлаар хандчихъя. Тэгээд төрдөө одоо юу гэдэг хин энийг буруутгах биш. Одоо яг ингэчүүл та нар энэ асуудлыг шийдчихвэл бид нар шилэх юм аяж үйлчлэлийн салбар дээр тоогоо хоёр дахь нэмэх боломж нь байна гэж юм ажил хэрэгч байдлаар асуудал хандъя гэж ийм зүйл тэнд хэрэгдлээ. Тэгэхээр энэ бол маш том алхам, маш том санаачлал гэж харж байна. Тэгвэл та бүхэн сандлаа боловсруулад одоо төрд өгөх тийм шийдэл төрсөн юм тийм шийдэж явах одоо. Ер нь бол бид тэгэхээр асуудлаа маш улс өртөө ярий. Үнэхээр одоо тийм бодиттой шийдэж болохоор зүйлүүд байвал асуудлаа нийлээд одоо засгийн газартаа өргөн барья, тийм их хурлаа өргөн барья, ерөнхийлөгчтэй өргөн, ерөнхийлөгч энийг өөрөө одоо барьж яваад засгийн газар шийдвэрлэе. Засгийн газар шийдэл бодиттой ажил болгох. Энэ бүхэлдээ одоо байгаа эдийн засгийн ойрын үед нэг 30 хүргээд хийх юм уу? 30 тэрбум хүрээд ирэх юм бол одоо бидний амьдрал нэг 2-3 дахин чанаржаад эхлэн сайжраад эхлэх нь шүү дээ. Тэгэхээр дотроо ингээд нэг байгаа жижиг юм дээр булаацлах биш, бие бинийгээ буруутгах, бие бинийгээ үүсгэх биш. Нийлээд том болоод гад гişэгээр. Жишээлх юм бол
Одоо юу гэдэг хятад нөгөө худалдааны $44 өргөх тухай гэж асуудлууд хоёр улсын одоо тэргүүнүүд ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг хийхэд бол бид одоо юу гэдэг төв хэсгээс бол одоо шинэ уулуурхан бүтээгдэхүүн гаргаад байна болж байгаа. Одоо энийг өшөө нэмэгдүүлье те. Шинэ зүүн бүс маань тэр зэрэг газар тариалан бүс байгаад байдаг. Тэнд нэг 20-30 компани үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо юу гэдэг ганц ганцаараа хятадын нэг аль нэг компанид асуудал ярих ярих гэдэг манайтлын асуудал жижигчээд байдаг. Нийлээд ярих юм бол чинь 100 мянган тонн үр удааны тухай асуудал ярина шүү дээ. Маш том хэмжээний асуудал ярив. Тэгэх юм бол хилцэл ихэж гисэн энэ ч одоо хэн энийхээ сонирхлыг татсан байна. Энэ мэтчлэн асуудал дээр танхим удирдаа зохион байгуулаад зөв болгоод бодлогыг яг гаргаж ирээд хятадынхаа танхимтай хамтраад ажиллах юм боломжтой харагдаад байгаа юм л да. Энэ мэтчлэнгээр ингээд алхам ирээд урагшлах. Яг эдийн засгийн хуугаад өсгөх нэг 5 чухал салбар байгаа шүү дээ. Ядаж энэ дээрээ зохион байгуулалтын орчин бол бус нь дагаад зохион байгуулалтын орох боломжтой. За миний асуулт өгөр өндөрлж байна. Та өөрийнхөө ярьсан юм дээр нэмж хэлэх юу байна? Тэгээ одоо тэгээд ер нь бид өнөөдрийг хүртэл 30 жил мэдээж энд маш том дэвшлүүд байгаа гэдэг хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ одоо ч одоо зарим хүмүүсийн сэтгэлд нийцэхгүй байгаа зүйл их байна. Тэгэхээр бид нар алдаагаа одоо бид өөрөөсөө хайгаад өөрсдөө энийг зас цагаарт бол тал хичээх юм бол тэгэхээр хувийн хвшлийнхэн яг одоо энэ мөчөд бид ойлголтоо нэгтгээд тийм ээ амбиц зөв илэрхийлээ. Тэгээд шийдлээ зөв гаргаад тэгээд төрөн тэрийг нь ойлгоод хүлээж аваад ингээ хамтдаа хөдлөөд эхлэх юм бол манайх шиг ийм өгн цомхон ойлгомжтой улсд бол эдийн засгийн хөгжлийг авчрах сахилга баттай байх тийм ээ асуудлыг нэгдүгээр байдлаар харах нь өөрөө маш одоо юу гэдэг энгийн бөгөөд боломжтой зүйл гэж хараад байгаа. За таны тэр ярьсан зангааг уулзсан дээр бол Монголын одоо хамгийн шилдэг гэсэн дээр 100 бизнесмен бол яг л энэ дээр санал нэгдэж байна гэж ойлгоцсон. Тэгэхээр бид одоо ажиллах хэрэгтэй энийг өөрчлөхийн тулд бүгд дор хин нэгэн хийн гэж хүлээх биш өөрсдөө алхам олмоор нэгдэх нийлэх процесс руу явах нь зүйтэй юм байна гэж бид үзэж байгаа. Тэгэхээр хөгжил төр цагт л хөгжлөө. Нүн зүгээр хамгийн энгийнээр бид ойлголцсон цагт нэгдсэн цагт асуудлаа бид өөрсдөө шийдэн тийм ээ. Та бүхэн тэгвэл өөр төр улам л их үүрэг нэмж хүлээж авсан байж шүү дээ тийм ээ. Танхимын ерөнхийж болсноос нэг зүйлийг л ойлгосон. Ажиллаад байх тусмал ажил улам нэмэгдээд өгчтэй юм байна. Тэгэхээр тэр болгоныг л хийгээд байх юм бол асуудал нэг нэгээр эцэгцээд байх юм гэж харсан. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэнд ингээд одоо Монголын худлаа аж ахуйн танхимын цаашдын ажилд ерөнхийлөгч таны ажилд ингээд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай. Хөгжил. Гэхдээ одоо Америк дампуурсан. Их хямралын үе Америк орныг дайран өнгөрч байна. Нийгмийн самуурал, ядуурал, гангачиг. Америк дахин хөл дээрээ босхын тулд тэмцэх цаг иржээ. Америкийн сүр сүлд бэлэг тэмдэгч их хямралын төмөрт нэрвэгдэжээ. Бид бол удирдагчид, мөн шинийг санаачлагчид. Бид эрх чөлөөнийхэн төлөө тэмцэж. Бид мөрөөдлөө бодит амьдрал бий болгоно. Хүн хэцүү үе биднийг ард түмэн болгон нэгтгэх болно. Америк бидний түүх, дампуурал. 1920-ад он бол Америкийн өсрөнгөө хөгжлийн үе байсан. Газрын тос газраас ундран гарахтаа зэрэгцэн мөнгөч урсан орж ирж байна. Аж ахуйчнаар уналтанд орсон ч хотууд хөгжсөн. Өндөр барилгууд хөрөнгийн зах зээлээс өндөрт цойлов. Хүсэл тэмүүлэл машиныг хурлаж хотын цах Холливуудын гудамж болон цэцэглэн хөгжив. 1929 он гэхэд зар сурталчилгаанд ашиглаж байснаас ч илүү хөрөнгө боловсрол зарцуулагдсан байна. Хөрөнгөт нийгэм худалдааны хөгжил ард түмнийг нэг хэсэгтээ ховсцсон юм. Яг л ар нураас хутгалж байгаа юм шиг. Өсрөнгөө хөгжил зээлдэр тулгуурлагдсан байв. 1929 онд $6 тэрбум барааг зээлээр авсан байжээ.
Гэвч нийт Америкчуудын 80% нь ямар ч хадгаламж байхгүй. Зарим нь хувьцаа өөрийн байж болох ханшаас 50 дахин үнэтэй болж тесрэг бөмбөг дэлбэрэхээ хүлээн тэсэн ядаж байгаа мэт. 1929 онд зайлшгүй болох байсан зүйл тохиолдов. Хувьцааны зах зээл 3-7 хоногийн дотор Америкийн нэгдсэн улсын жилийн төсөөс 12 дахин их мөнгөний алдагдлалд оржээ. Улс орон тэр даяараа хямралыг амсган тодорхой эдийн засгийн үүднээс харуул мөхлийн гэрмэлт ирсэн. Хувьцааны зах зээлийн уналтаас 1 жилийн дараа гэхэд Америкийн эдийн засаг мөхлийн гэрмэлт тулж ирсэн байжээ. 1930 оны 12 дугаар сар Нью-Йоркийн гудамж эзгүүрчээ. 1929 оны хувьцааны уналтаас хойш яг 1 жил өнгөрсөн байна. Нийт ард иргэдийн 2% нь хувьцаа эзэмссэн хэвээр байлаа. Үлдсэн 98% нь одоо хүртэл бор зүрхээр амьдрал авч явсаар. Энэхүү эрхэм Америкийн банк дахь аюулгүй байдалд занл хийлэхээр айлсгүй гол цөмрүүн явж байна.